Энэ хуулийг бас жоохон харлаа. Тэгээд ер нь бол энэ цөөнхийн төлөөллийг хуульчлан оруулсан зохицуулалт үндсэн хууль дээр бол угаасаа байсаар байтал энэ тухайн төр хурааг цөөнхөөс даргална гэдэг нь яг хангалттай үндслэл бол одоо дэмжигдэхгүй гэж харагдаж байна. Тэр өөрөөр хэлэх юм бол энэ улсын хурлын гишүүн бол олонхын эсвэл цөөнхийн ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэж бол хаанч заагаагүй байгаа. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим нь цөөнхийг одоо бид нар хүндэтгэж олонхоороо жишээлбэл шийдвэр гаргах бол явдалтай. Тэгэхээр түүнээс биш одоо цөөнхийг хүндэтгэн дэмжинэ. Тэгээ гишүүд нь санал өгөх эрхээ одоо хязгаарлагдах үндслэл бол болохгүй гэж харж байна. Ийм ч бол байх ёсгүй тий. Тэгэхээр санал өгөх эрх гээд байгаа нь одоо тухайн төр хороог хэн даргалах, хэн тухайн ажлыг одоо авч явах нийцтэй байх вэ гэдгээс ажил эрх талаасаа илүү хандаж бид нар шийдвэр гаргах эрхийг ярьж байгаамаа. Тэгэхээр энэ үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-ад улсын хурлын чуулганы нэгдсэн болон байнгын орооны хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэд үзэж үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ гэд заачсан байт юм байна. Тэгэхээр энэ улсын хурлын шийдвэр гаргах өөрөө процесс байгаа. Гэтэл улсын хурлд хамаарах бусад хорооны шийдвэр гаргалтанд олонхын саналаар шийдвэрлэхгүй байх нь өөрөө үндсэн хууль зөрчиж байгаа юм биш үү гэдэг асуулт тамиар байна. Ямар хороо байхаас одоо үл хамааран тухайн асуудлыг олонхоороо шийднэ гэд бүр үндсэн хуульд нь өөрөөр заагаагүй бол гэдгээ тодорхой заагаад өчгсөн байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө үндсэн хуулиа зөрчиж байгаа юм биш үү? Нэгд хоёрдугаарт улсын хурлын гишүүдийн бүрэн эрхт өөрөө бас халдаж байна тийм ээ. Олонхоороо шийдвэр. Тэгэхээр цөөнхөд даргалаад бусд нь одоо ирэхгүй байх ийм зөрчил харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр хариулт авъя. За одонгийн зөвтгөрөл дарга хариулт өгье. Ер нь улсын хурлын хуулиуд дээр бүхий л зүйлүүдийг санал одоо хураалтаас гадна тодорхой чиг үүргүүдийг хаанаас ахлах яах тодорхой чиг үүргүүд хуулиар мэдээж улсын хурлын хуулиар заасан байдаг. Жишээ нь төсвийн бүрэн эрхтэр төсвийн хяналтын дэд хороог цөөнхөөс ахалнаа. Яагаад гэвэл төсвийн хэрэгжилтийг гүйцэтгэлийг засгийн газрыг хянахыг энэ бол цөөнхтэй холбоотой асуудал. Ийм учраас төсвийн хяналтын дэд хороог цөөнх ахална гэж улсын хурал дээр байж идэг. Жишээ нь энэ асуудлыг өөрийг нь яагаад олонхоос ахалж болдгүй энэ үндсэн хууль зөрчсөн үү гэдэг асуудал тавигдах нь өөрөө утгагүй. Тэгэхээр тухайн асуудлыг хуулиар хэрхэн яаж зохицуулсан бэ гэдэг л өөрөө асуудлын ингээд үндэс суур байхаа гэж. Би түрүүн хэлснийг статистикийг танд дахиад хэлье. Нийтдээ өнгөрсөн хугацаанд 22 онд 3 удаа, 23 онд 2 удаа, 24 онд 2 удаа нийтдээ 7 удаа хяналтын сонсгол явж ирсэн байна лээ. Тэгээд энэ хяналтын сонсголуудыг бид нар бас авч эргэж бас ингээ харсан. Эргээд үр дүнгуудыг заах нийгмийн анхааралд 1-2 нь ороод бас асуудлууд болж ирснийг бас бүгдээрээ мэдж байгаа. 7 хяналтын сонсголоос үндсэндээ 5-6 сонсгол нь зүгээр л энэ асуудал хинч мэдээгүй унтагдаад л өнгөрсөн. Тэгэхээр энийн дээр тэр тодорхой хэмжээнд бас цөөнхийн хяналт гэдэг эрх баригчид засгийн газраа байгуулад өөрснийхөө гүйцэтгэсэн ажлыг өөрснөө хянана гэдэг л огт энэний цаана бас тодорхой хэмжээнд ингээ харагдаад байгаа. Тэгээд хилцүүлгийн явцад түрүүн бас хэлсэн хилцүүлгийн явцад тодорхой хэмжээний өөрчлөлт ороод энийг санаачилсан гишүүн ахалж болох заалтыг оруулах нь өөрөө бас байж болох юмаа гэдэг дээр хууль санаачлагчд болоод өчигдрийн байнгын хорооны гишүүд бас ер нь тодорхой төвшөнд ингээд ойлголцоод ярилцсаныг бас дахин хэлье. За Миндөрийн Мантхай гишүүн тодруулж суй. За би бол ийм санаатай нөө. Ер нь одоо энэ төр хороог хэн даргалах энэ ажлыг одоо хэн авч явахын нийцтэй байх вэ гэдэг нь илүү ажил хэрэгч юм талаасаа бид нар хандаж шийдвэр гаргана. Тэрнээс зөвхөн цөөнхөөр удирдуулж тухайн одоо сэдвтэй холбоотой төр хороог одоо байгуулж ажиллана гэдэг нь өөрөө учир дутагдaltaй. Нэгд хоёрдугаарт угаасаа цөөнхийн асуудлыг хүндэтгээд дэмжиж байгаа асуудал өөрөө үндсэн хуульд нь тусгацсан байгаа учраас бид нар энийг би бол энэ хуулийг бол яг үндсэндээ бол дэмжихгүй байр суурьтай байгаа илэрхийлье. За Одсөрөнгийн Номжим гишүүн.